Уул уурхайн салбарын дунд болон урт хугацааны төлөв байдал ямар байх вэ? Энэ нь Монголын эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдгийг эдийн засагчид томоохон компанийн төлөөллүүд энэ удаагийн уулзалтаар хэлэлцлээ. Евразийг холбосон ийм том бүтээн байгуулалтууд, цахилгаан станцууд, цахилгааны шугамууд, төмөр замууд баригдана. Хотууд бий болно. Энэ бүхний цаана бол ган хэрэгтэй болно, металлургийн нүүрс хэрэгтэй болно. Ялангуяа хамгийн чухал нь бол зэс хэрэгтэй болно. Тэгээ өөр нэг одоо манай уул уурхайн салбарыг ирээдүйд илүү одоо өөдрөөр харах нэг үндэслэл нь хятад одоо манайхан ярьдаг ногоон эрчим хүч гэж ярьдаг нэг цахилгааны одоо салхинаас нарнаас одоо гаргаж авдаг мөн одоо цахилгаан машины тоо бол эрс өсч байна. Тэгэхээр одоо бидний мэддэг одоо бензинээр явдаг уламжлалт машиныг бодох юм бол цахилгаанаар явдаг хибрид маягийн энэ машинууд маань 3-4 дахин их зэс хэрэглэж байгаа. Дээр нь одоо ирээдүйд энэ бүс нутгийн хөгжил, за тэгээ илүү ногоон эрчим хүч үйлдвэрлэх, илүү одоо зэсийг ихээр хэрэглэдэг аж үйлдвэрүүд нэмэгдэх учраас урт хугацаанд бол одоо манай уул уурхайн салбар бол нэлээд тогтвортой хөгжих юм боломжтой байна. Эдийн засгийг төрөлжүүлэх гэдэг маш анхаарал төвлөрүүлж гишүүдтэй хамт ажилладаг. Гэхдээ бид нар бол уул уурхайг цааш нь хэрэггүй гэж бол үзээгүй. Уул уурхай өдийг хүртэл Монголын дотоодын бүтээгдэхүүн чухал нөлөө үзүүлдэг. За өнөөдөр манай элтгэгчдийн ярьснаар бол үнэхээр уул уурхайн салбарын ирээдүй бол бид нарт эерэг харагдаж байгаа. Энэхүү уулзалтаар Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүн байгууллагууд болон хувийн хэвшлийн байгууллагууд хамгийн том мега төслийн удирдагчдаас шууд мэдээлэл авах давуу талтайгаар онцлог болсон юм а. Мөн Монголын уул уурхайн салбарын тулгамдж байгаа асуудал гарах гарцыг дэлгэрэнгүй ярилцсан хэлэлцэж байна.